눈 앞에. 오늘 우리 이nig болоо. Чи солонгос хэлтэй юм уу? 한국말 좀. 미안해 좀. 미안해. 절대 멈추지 마. 너는 누구서 아메리카 또? 이 시티도. Тийм үү. 아메리카 또 시티. 아메리카 컨트리고. Энэ нөгөө Марияг ярьж байна тий. Корона мэдчилгээ чи ийм болсон мэлэн шүү дээ. Энэ намасте хамгийн аюулгүй мэдчилгээ. Ингэж өнө хөлмөлөөр явна янз. Окей 2020 20 үжээ талд орох нэ. Харин тэглээ. Ястаа нэг төлөвлөсөн бүх юм нураасан сайхан 2020 минь. Ингээд та бүхэндээ дараагийн нэгэн сайхан зочин маань 3 охин хамтлагийн доочин Анугийн гэр голомтонд аашлан ирлээ. Хүлээн авсанд баярлалаа. Баярлаа. 감사합니다. За гэрээр нас хүүхдэн божигнаад нэг бас цаад өрөөрөө бас аргадаал аваад орлоо. Сайхан байна тэгээд. За ойрын сонин сайхан. Тэгэл хэвээр 20 гэж харагдал гэж байна. Монголд 20 эхлээл маргааш нь юу гэж бодсон бэ? Би баг баярлсан шнэ яг нэг нөгөө хэлэхэд нэлэх хөвгттэй болохоор тэгээ яг юм өвчний сурагч юм сансал ер нь жоохон санаа зовоодсан. Ил нөхрөөч ажилд нь явуулмааргүй юм шиг өөрөө ч гармааргүй шүүнтээ оруулмааргүй тий. Тэгэд гадуур ингээ хөл ороо тогтоочингууд ерөөхдөө жоохон санаа амарсан. За ямар ч гэсэн юм арга хэмжээ авч байгаа юм чинь одоохондоо гайгүй байх гэж тий. Тэгээд хараа тэр нүд аваад гэртээ өнжиж байна. Хүмүүс ч өгнө гэртээ байдгүй шүү дээ. Хайр тий. Шин скиллүүд татраал зүгээр. Facebook дээр гадаадд гацсан монголчууд гэдэг групп. Хэдэн мянган хүн байгаа юм бэ? 19 мянган хүн байна уу? Тэр арай хэцүү байна тий. Хэцүү байна. Тэгээд тэднийг унсан чи бүр өмнөөс нь бүр амар санагдаж байна. Тэгээд ямар ч хүсэлтэд өгөөл байгаа гэж. Тэгээд тухайн улс орнуудын элчин сайдын яамнууд нь бас тодорхой шийдвэргүй байгаа л гэж байна. Тэгэхээр тэр хүмүүстэй болоод заавас ингээд сайн нислэгээр ирээд шууд 20-нд орсон сэтгэл хэцүү байгаа те надаас илэрчлээ гэж одоо бодоод сэтгэл санаагаа унж байгаа. Тэр хүмүүсийг сайхан сэргээж нэг сайхан урмын гоё үгийг те гэгээ татуулсан нэг сайхан өгүүлбэр хэлээч. Яа надад биш тийм гэгэрсэх хүн биш болохоор нэг үгээр шууд хүмүүс гэгээ татуулж чадахгүй бах. Тэг бүгдээрээ гоё дор хичээцгээ. Тэгээд Монгол хүн лимчин мэдээч хэрэг одоо миний заавал ах トゥ хамаатан садан байлаа гэж санаа зовно гэсэн үг биш шүү дээ тий. Бид нар чинь цөөхөн монголчууд тэгээд одоо тэрний маань тэр тэнд байна гинэ, энд байна гинэ ирч чадахгүй байна гэж бүгдийн сонсоод сэтгэл зовж байгаа. Тэгээд яг би тэгж боддог байхгүй. Хүмүүс ингээ комментор ингээл амар хатуу юм бичдэг те бараг л ямар үед Монголоо хайж явчаад одоо бараг тэглээ гээл те. Ийм юмыг одоо битээ бичээч хүмүүсээ нэгдүгээрт те. Хэрв таны одоо хайртай дотны хүн чинь тийм байдалд байвал яах вэ те? Хэрв би одоо ийм байдалд орсон бол яах вэ гэж нэгдээд бодож үзэх хэрэгтэй. Нөгөө талаасаа тэнд байгаа хүмүүс мэн тэр комментуудыг уншаад бити санаа зовоорой те. Бид бүхэн чинь та нартай хайртай шүү. Та нарыгаа бас эсэм минь дэрүү саруул их орондоо ирэхийг тэгсэн ята хүлээж байгаа. Тэгэхээр бүх зүйлийг одоо энэ нөгөө төрийнхэн маань те улсын онцгой комиссийн маань бүгдийг төлөвлөж байгаа ах бүгдийг мартаагүй ах тэгэхээр жоохон төвчээд хүлээвэл одоо сайн цаг ирэх байхаа гэж бодож байна. Хураа тэр цаг ирэх хураа. Мөнө танахнаас хүн амтан байгаа юу хадаад? Манайхнаас найзууд бол их бий. Тэгэл ядаж гөөгшөөстэй энд ингэж байнаас ядаж наад бичлэгийг чи үзэж баярлж байна гэдэг бас тийм хүмүүс хэлж байна найзууд маань байна. Би ч нэг айгүй интернэшнл болохоор энд найзууд их байна. Нөгөө хоёр маань сонин сайхан юу байна? Бид гурав сайн байгаа. Тийм тэгээд ерөөхдөө энэ одоо 20 цэрийн үеийг карантины үеийг ашиглаад хувь хүний хөгжлөө их төлхөө тавьж байгаа. Тийм. Тэгээд янз янзын одоо өмнө нь хийгээд хийж чаддгүй байсан, сурыгээ сурч чаддгүй байсан олон одоо онлайн сургалтууд тий одоо биеийн хөгжлийн дасгалууд юу байна тэр болгонд хамрагдчихж байгаа. Зөв. Өөр юу хийх вэ? Энэ цагийг бас ашиглаж чадж байгаа хүмүүст бол асар их бас боломж нөгөө талаар нээлттэй байгаа гэсэн шүү.
анхмаа соло бит хоёр болгонлаа шүү. Нэг баштаа гайхалтай. Оо яана уучлаарай. Би одоо манай гэрийн юм замбраагүй ингэж байгаа юм байна ч. Зүгээр за яг нэг партид бэлгийн төрүүлээ өгсөн шүү. Цэвэрлэхэд шууд авлаа шүү. Уг нь гоё дуусна чи ар дээр өгөх гэж Тийм байсан. үү. Гоё дуулаад өгөх юм. За хичээхээс. Манаас энэ аяг контент байна өөрөө бас гоё эрэг цаг хугацаа хүмүүст бэлгэлэх зорилготой нөгөөтэйгөө дархлаагаа дэмжээрэй гэдэг уриалга тавьж байгаа. Энэ контент юм дэмжиж Kerka Монгол компани хамтран ажиллаж байгаа. Одоо витамин өгнө. За ялалаа. Сайн дуусах. Хичээе. Би бас нэг цайнаас очих юм. Сайхан сүлэрсэн цай. Та тэгээс хөтө өдөр хийж байгаа болохоор гээд. Сүтээсээ чанс ш. Тэнгэр ангаан нүртэл яг корона килт гэдэг гоё сэрүүс идэв шүү дээ гоё. За бид хоёрын өнөөдрийн сонгосон дуу их гоё. Хүн болгоноос баярлуулдаг бас ойлуулж чаддаг нэгэн дуу. Кино нүүрэлэгдэ тий. Энэ бол Бүдүүн мис. Бүдүүн мис. Англиар тэр pounds юу ямар нэртэй. Мэдгүй би англи нэр юм. Ингээд Бүдүүн мис киноны саундтрак нэр нь юу лээ? Пёл. Од. Энэхүү сайхан дог 3 охин хамтлагийн ангой бид хоёр доолгож байна. Би чадан гитараар тоглоё. За би чадан ятанд бол яа. 바람결이 장을 흔들고 내키만 한 작은 나의 방 위로 아름답게 별빛들을 가득 채워주네요. 셀 수 없이 많은 별들을 지쳐있는 내 맘속에 가득 담은 눈물 닦아주네요. 많이 아파하지만 난 고가는 죄 다독여주며 잘 자라 위로해주네요. 거짓 못할 만큼 힘이 겨우 아파와도 눈물이 앞을 가려봐도 갖지 못할 내 사랑 앞에도 난 웃을래요. 잠시라도 곁에 행복했던 기억들을 가슴에 간직할게요. 두 눈에 수놓아진 저 별들처럼 영원히. 꿈을 꾸듯 다가오네요. 유난히도 밝은 나의 별 하나 눈부시게 반짝이며 어깨 위로 내려와 많이 아파하지만 손 꼭 잡은 채 날 감싸주며 다스히 날 감싸주네요. 거짓 못할 만큼 힘이 겨우 아파와도 눈물이 앞을 가려봐도 갖지 못할 내 사랑 앞에도 난 웃을래요. 잠시라도 곁에
낮은 저 별들처럼 Namaste. Namaste. Бүдүүмээс ингэж гоё болсон юм гэдэг. Энэ киног бол одоо мэдхгүй мөр байхгүй тий. Маш гоё бас Гоё кино тий. Зэрлэг кинонуудын нэг шүү дээ. Одоо солонгосын нэг ангид айгуу гоё байдаг. За ингээд ирч хүч одоо эрэг сайхан үг, давлгаа, дархлааг түгээж яваа контент юм байна. Дараагийн нэгэн сая эрхэм дугаарын зочин болсонд баярлаа. Баярлаа. Их сайхан дуу дууссан учраас. Би тийш хараад байна. Манай хамтран ажиллаж байгаа Керка Монгол компани. Мөн тэр дотроо одоо манай Алберт Довит брэнд маань хамтран ажиллаж байгаа. Тэгээ манай анаманаас одоо нялх хөвгттэй учраас дархлаагийн дэвшил витамин сав гэж байгаа маа. За, гялалаа. Бас тэгээд энэ дараагийн маань бас толгой өвдөх, ханиалгах, хамар битүүрхэд их тай бас нэг юм байгаа. За энэ дотор нас ингээд ийм стресс хэлдэг бацдаг юм байгаа. Би ямар хөрхөнд. Түрүүний асартай. За энэ дотор нь амны маск гэх мэтийн зүйлүүд байгаа. Тэгээд Керка компани. За, маш баярлаа. Энэ хэцүү цагт хэрэгтэй бэлгэр дэмжсэн баярлалаа. Контент маань хамтран ажиллаж байгаа Керка Монгол компани Довит брэндтэй баярлалаа. Ингээд нэвтрүүлгийнхаа орт нэвтрүүлэг гэж үү. Төгсгөлд нь энэ хүнд цаг үед үнэхээр сэтгэл санаа одоо арга хэрэглээ бараг орхон ажиллаж байгаа энэ төрөнд эмч сувилагч нартай баярлалаа гэж хэлье. Тэгээд тэр 20-нд ирээл хоригдож байгаа хүмүүст адилхан хоригдож байгаа юм шиг ажиллаж байгаа шүү дээ. Илүүгээ харигч цааг явж байгаа. Тэгэхээр одоо яг энэ хоёулагийн төгсгөлд одоо намаа нэг гоё хөрөөл те нэг гоё бэлгшээ. Үг хэлээд манай үзэгчдэд 20 контент юм маань одоо үзэгчдэд сайхан хөрөөл хийгээч гэж. Наа тэгээд бүх зүйл сайхан болно. Санаа зовлтгүй аа. Тэ ковид тийм би яа. COVID-19 тэ одоо COVID-19 угаасаа эхэлсэн шигээ дуусч таарна. За дуусахгүй байлаа гэхэд хүн төрөлхтөө ямар нэгэн байдлаар одоо учрыг олж л энэ одоо дийл болж таарна те. Тэгэхээр бүгдөө төвчээртэй хүлээцгээе. Тэгээд энэ одоо боломжийг одоо нэг талаар боломж шүү дээ те. Тэгэхээр өөрсдөө гоё хөгжүүлээд эрүүл мэндэд анхаарад, гэр бүлтэй бас анхаарад, амьд харилцаа үүсгээ те. Энэ цаг мөчийг бас аль болох гэгээлэг туулаарай. Тэгээд бүх одоо карантин хөл хорой туслагдсны дараа бүгдөө баяртай, годомжинтай, тайзан дээр гадаа дэлгүүрт таарцгаая. Тэгээд тэсээ одоо үлээж ин тэр цаг удахгүй ирнэ гэж итгэж байна. Окей, тэгдэг яах вэ? Энэ сайхан өрөөлийг бат сайхан болгоё гэж би ганц нэг дуу яа. Мария гэсэн. Мария. Дараагийн дугаарт хэн гэдэг уран бүтээлчтэй хамт хэн нэг хүний гэрт нь очмоор байгаа та хүмүүс мэдээж сэтгэлээ үйдэгээрээ ингээд 20 өглөөний турш таахантай хамтрах 20 контент маань өргөжлөж байна. Сайхан бүхнээр дүүрэн өдрийг өнгөрүүлээ. Эерэг байгаарай. Бүгд хамгаалттай гэдгийг судруулаарай.